зохиолч Хөх толбод дээд төмөр очор. Сахиусан тэнгэр. 16 настай охиныг гэгээн дурсгалд зориулав. Миний охин хурдан яваад ирээрээ. Аав нь ажилласаа эрт гарна гэсэн шүү. Ээж нь баярын ширээ засаад хүлээж өй. Охин ээжтэйгээ халуун дотноор тэврэлдэн хазар дээр нь шов хийтэл үнсчгээд гэрээс гарлаа. Зуны дунд сарын тогтун сайхан өдөр хорвоогийн юм бүхэн өнгөлөг. Охин өнөөдөр 16 нас хүрч байгаа юм. Ээж нь охиндоо төрсөн өдрөөр нь шинэ гаруудаас авч өгнө гэсэн юм. Уг нь маргааш ээжтэйгээ хоёул гадуур гарч удас авах ёстой байсан ч өнөөдөр төрсөн өдрийн тул шинэ уцтай болох гэсэн хүүхдийн гинэн зангаар тийхүү яарчээ. Моддын орой дамжин нэсэлдэх дууч шувууд түүнд төрсөн өдрийн мэд хүргэх мэд жиргэн дуулалдан. Айдаа 16 нас хүрнэ гэдэг юутай гэгээн сайхан бэ. Охин ирээдүйн мэрэгжил хүсэл мөрөөдлөө дотроо бодон инээмсэглэн алхана. Яаран алхасаар худалдааны төвийн хаалгыг тадлаа. Алган дээр нь гялалзах нийл ягаан өнгөтэй шин загварын гар утас түүнд баяр хөөр бэлэглэнэ. Охин шинэ утсаа үзэн зөрөн өнгөрөх хүмүүс их хотын хөл хөдөлгөөн чимээ шугааныг үл анзааран алхаж явтал гэнэт хэн нэгэн утсын шүүрэн зүгтхэн тэр. Охин "Хөөшөө, утсыг минь өгөлдөө" гэж хашгираад араас нь гуйлаа. Нөгөө утас шүүрсэн хүү хүний хөлөөс задуухан очоод зогслоо. Дөхөн очвол өөртөө нь үйдэнгийн бололтой махлаг хүү утсыг нь халаасандаа хийн. "Чи манад очоод аваарай. 32 дугаар байрны 3 тоод" гэд хариу хэлхийн завдалгүй эргээд гүйчихв. Охин араас нь ухсхийсэн боловч нөгөө хүү өндөр барилгууд сүндрэлсэн орон сууцны хороолол руу ороод алга болчихов. Охин гайхан ийш тийшээ харж зогсноо. Цагдаад л мэдэгдэхээс гэж бодоод таарсан хүнээс асууж зургалсаар арай гэж нэг юм олов. Жижүүрийн цагдаа охины мэдүүлгийг хангадуухан тэмдэглэж аваад "Одоохондоо хүнгүй байна. Эргүүлийн цагдаа ирэхээр хэлье" гэв. Охин хүлээлгийн танхимд санаа алдан хэсэг суулаа. Ээж минь энэ мөнгийг яаж цуглууллаа да? Хүс хүчээ туслуулан байж олсон мөнгийг нь үрэн таран хийчихлээ гэх төгшүүрт бодол толгойд нь эргэлдэнэ. Тэр хүү яагаад араас ирээд аваарай гэсэн юм болоо? Надаар тоглоод байгаа юм болов? Эсвэл гэж элдв янзаар эргэцүүлсээр. Цагдаа хүлээгээд мүд бүтэхгүй байна. Ерөөс очиж үзье гэсэн бодол төржээ. Охин гарч явахыг тэмдэглэл бичиж суусан жижүүрийн цагдаа анзаарсангүй. Охин өнөөх орон сууцны хороололд хурж ирэв. 32-3 гэж аманда бовтнон ийш тийш харж зогслоо. Ашгүй ирж байсан байрны дугаар булан дээр харагдхан тэр. Хаалгыг зөөлөн тогшоход нүдний шилтэй бүсгүй цухав. Охин "Би гар утсаа авах гэж авна" гэхэд бүсгүй цаашаа хэн нэгнээс юм асууснаа. "За ор" гэв. Зочны өрөөнд хоёр эрэгтэй сууж байлаа. Нөгөө хүүг нүдэрээ хайсан боловч өөр хүн байхгүй бололтой. Охин яах учраа мэдэхгүй зогсож байтал өндөр нуруутай залуу босож ирээд "Чиний утсыг аваад одоохон хүрээд ирнэ. Чи нанаа сууж бай" гэв. Охин галтгооны өрөөнд сандал ирмэгдэн суулаа. Зочны өрөөнөөс тэр гурав ярилцах инээлтэх дуулдана. Архины хурц үнэр хундах харших чимээ сонсдоно. Охин чилтлээ суужээ. "Уцаа л олоод авбал" гэсэн ганцхан бодол түүний толгойд эргэлдэнэ. Сүүлдээ тэсвэр нь алдагдаж нөгөө өрөө рүү шагаан "Ахаа, хизээ ирэх юм бол" гэхэд архинд халамцсан нүүрнүүлсэн өндөр залуу "Чи нааш ороод ирдээ" гэлээ. Буудан тоглон суусан гурван охиныг сонжин харна. Охинд ягаад ч юм гэнэт айц төрлөө. Бушуухан явъя гэж бодоод "Ахаа, мүд ирэхгүй бол би явъя да. Дараа авъя" гэж айсан хоолоогоор хэллээ. Голд суусан өндөр залуу бос сунаагаад "Би торонд орсон туулаануудыг тийм жамархан тавьдаггүй байгаа шүү" гэхэд нөгөөдөл хөхрөлдөв. Энэ учир битүүлэг үг охиныг улам айлгажээ.
Миний хамаатны ах эгч нар шиг хүмүүс байна. Арай гэх бодол охиныг бяцхан тайвшруулав. Өндөр залуу хөмхийг зуун "Бэн бяцхан туулайг боож алах уу? Хутгалж алах уу?" гэхэд охин бонцгийтэл зочин туулай шиг бие хураан хэрлээ. Тоглоом шоглоом биш жинхэнэ найдас түүнийг нөмрөн авчээ. Буудангийн хоёр талд суугаа залуу бүсгүй хоёр руу авралын нүдээр ээлжлэн харна. Өнөө хоёр харин хар цагаан дуугарсангүй. Өндөр залуу ширээн дээрээс хайрцагтай тамхи аваад "Чи энэ охиныг сайн харж байгаарай. Бид гарч тамхилж гаад ирье" гэж хэлээд нүдний шилтэй залуу руу эрүүгээрээ дохиод гадагш гарлаа. Бүсгүйтэй хамт үлдсэн охин ялимгүй тайвширч "Ихчээ, одоо яах вэ?" гэж бүлтгэнэн асуухад "За яавал гэж чамаар л тоглож байхгүй юу? Туулаа шиг зүрхтэй гэдэг нь" гэж тоомжиргүй хэллээ. Охин зүрхээ даран "Арайч над чиг охин дүүтэй л байлгүй. Ороод ирэхээр нь утсаа авахгүй гэж хэлээд бушуухан явъя" гэж дотроо бодов. Хаалга дуугарахад охин дав хийдэл зочлоо. Түүний зүрх цээжээр гарах шахан төг хийтэл зогслоно. Өндөр залуу өрөөний голд халаасандаа гараанхийн зогсно. Уусан архиндаа тэрв нүдэн цог шиг улаан олзоо барих гэж буй араатан шиг охин лөө хөмхий зүүн ширтэнэ. "Өнөөдөр би хүний цус уумаар байна" гэж шүдээ хаврын хэлэхэд охин өөрийн мэдэлгүй буудангаас мултран шалан дээр өвдөглөн сууж "Ахаа, намайг битгий халаач" гэж алгаа хавсран нулимс дустлууллаа. Нөгөө хоёр руу харуул буудан дээр хүйтэн царайлан суув. Өндөр залуу гэнэтхэн ухсхийн охиныг замдан татаж босгоод улаан нүрлүүнд хүнд нудраг болгов. Охины нүднээс гал маналзан хамраас нь цус сад тавьж шалан дээр савн ойчив. Та зэргэлдэн толгойн дөнхөрж босох тэнхэлгүй болжээ. "Чи юм уу битгий баашлаад бай. Бос" гэсэн хахирган дуу хадлаа. Охин гараараа шал тэмтэрж арайхийн тулан бослоо. Хөл дээрээ тогтож чадахгүй говьлох охиныг хилэнтэй харцаар шүүгдэх өндөр залуу "Би өмнө нь хүн алж байсан. Үхлийн өмнө өвдөг сөгдөн гуйх эмэгтэй хүний дуу хоолой гаш уналмас надад ямар таашаалтай байдаг гэж. Чамайг тамлан зовоож өвдөлт ямар аимшигтай, үхэл ямар зэвүүн болохыг мэдрүүлмээр байна" гэж зуйнг хэллээ. Охин эсэргүүцэн тэмцэх бай тухай хөл дээрээ арай ядан тогтож байв. Буудан тухлан суух залуу бүсгүй хоёр руу аврал ирсэн харцаар ээлжлэн харлаа. Тэд харин огт хөдөлсөнгүй. Амьд хүн биш ямар нэг шавар баримл мэт суудалтаа хөшжээ. Өндөр залуу ширээн дээр байсан хундахтай архийг нэг амьсгаагаар хөнтрөөд амаа арчин нөгөө хоёрт хандаж "Та хоёр хүн алж үзсэн үү?" гэхэд толгой сэгсэрлээ. "Үзэх хэрэгтэй. Хүн ална гэдэг ямар сайхан таашаал байдгийг мэдрэх болно" гэж шүдээ сийгүүлэн хэлв. Охины толгойд "Намайг ингээд явуулж болов уу?" гэсэн хий горилгоос өөр юм үл бодогдно. Өндөр залуу ийш тийшээ харц зогсноо нүдэнд нь ойрхон харагдсан утасны залгуурыг шүүрэн авав. Охин "Ахаа, намайг битгий халаач. Битгий л дээ. Би гуйж байна" гэж нулимс асгаруулан ордуу хадаасаар. Гэнэт амьсгал нь боогдон тэсгийн аргагүй янгинан өвдөхөд охин "Ээжээ, намайг авраач" гэж сэтгэл дотроо хашгирч байв. Харанхуй ангал руу хөл алдан унах шиг болоод бие нь хөнгөрөн дээш хөөрчив. Тэр таацан тогтов. Амьгүй болсон бие нь гултай хэвтэнэ. Тэр одоо ямар ч өвдөлт юу ч мэдрэхээ болжээ. Түүний цогцсон дээр тонгойн зогсох махчин шувуу мэт 3 хүний дүрс бүрлдсэн. Цогцсын хувцсыг тайчин чамдаан чихэх гэж оролдож байгаа 3 хүн
багтааж чадсангүй бололтой бие рүүгээ харна. Залуу бүсгүй хоёр буудан дээр сууж цай ун. Өндөр залуу гар утсаараа бичлэг хийн. Цогцсыг дахин гаргаж ирээд ирээ цэргүй авирлаж байгааг хараад охины нулимс сул асгарч эхэллээ. Нулимс нь доошо буусангүй. Тэр гурвын толгой дээр манан болон тогтлоо. Гэх мэт их адаггүй бодол хөөрөгч. Хэр хөргөмгүй ариун бие цогцсыг нь хүртэл гутаан доромжилж байгаа гурван хүн сүг бүрэлзэн үзэгдэхгүй болов. Охин нээлттэй салхивчаар гадагш гарлаа. Тэр тунгалаг бийт болон хуурч. Бушуухан ээжтэй очихсан гих адгуу бодол төрж тэр дээш хөөрлөө. Их хотын шөнийн гэрэл улаанаар анивчна. Цогтуу хөлжөө хүмүүс хашгиралдах инээлтэх чихэнд чиртэй дуу яг л богж өгтгөрийн үүрийг санагдуулна. Охин гэрлүүг яарсан боловч түүний тунгалаг бие өөрт нь үл захирагдан дээш хөрсөрл байлаа. Би ээжийнхээ өгөнд ортог гэж яах гэж тэр айлд орвоо. Гэх мэт их адаггүй бодол хөөрөгч одоо буцаах аргагүй болжээ. Ээж аав хоёр минь араас хүрээд ирэхгүй юм байх та гэж санаа алдав. Ээжийнх нь хамгийн сүүлчийн инхрий зөөлн тэврэлт англи мөнөр одоо хүртэл мэдрэгцээр байлаа. Ямар ч гэмзэмгүй намайг яагаад гэсэн бодол түүний торлохойд эргэлцээр байлаа. Би айлын ганц охин шүү дээ. Алган дээрээ бөмбөрүүлж өсгсөн ээж минь их л санах байх та гэж униглан бодоод нулимс туслуулав. 16 насны төрсөн өдрөөр охин инхүү сахиусан тэнгэр болон хувирч төгсөв. 2025 оны 1 сарын 25. Сайн мэцхан уу сонсогчдоо. Энэ зохиолыг анхаарахтаа энэ гонигтай зохиол бас юмсаа сайхан бас аимшигтай явдлын тухай бичсэн гэдэг би мэддэг байсан. Ойлгохойргүй уншсан боловчлаа. Юу ч нэг жахыг хүссэнгүй. Бүхэн нэг маш эмзэг. Сэтэв бодож Хөлтэй маш их баярлалаа. Энэ бэндийн бичсэн зохиол өгсөн. Мэдээжсэн маш их баярлалаа. Өнөөдөр бас үгээд аваад сонсдог бүх сонсогчдод ад цагаан сайн сайхан сэвэр мохот хурмагчмаа дарлуулсан үсэсэг шүсний зөвхрөл хоёлын хотлын өмнө сөхрөөгүй газарт амгалан амьдраарай охиммэ баянг цалгүй мөрчлөнгийн эгэл нэгэн эссэн байж ургийн алтан хэлгээндээ бүл нэмж ирсэн хайр байж нүгэл дүүрэн хорвоо бурхан ирсэн гичин байж нүргүй хутлын өмнө хагдрах захирмад цэг байж чи хотол хурмагт химлүүлж дарлуулсан үнний зөвхрөлтэй хорвоо хоёлын хотлын өмнө сөхрөөгүй газарт амгалан амьдраарай охиммэ
Бохиралтай хорвоо хойлон хотлын өмнө сөхрөөгүй газар амгалан амьдраарай